2014 оны улсын хурлын сонгуулиар Монгол Ардын намд ард түмэн асар их итгэл хүлээлгсэн. Монгол Ардын нам ээлжид сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялалт байгуулан улсын хурлын 65 суудлыг авч чадсан. Энэ удаагийн улсын хурлын сонгуул ард түмний итгэл хүлээлт хоёр дээр суурилсан байсан гэдгийг би хэлхийг хүсэж байна. Сонгуулийн өмнөхөн Монгол улсын эдийн засгийн өсөлтөө хасах 1.6% хүрлээ. Төсвийн алдагдал 1.2 орчим их найт төгрөгт хүрсэн. Монгол улс төлбөрийн чадваргүй тооцогдоход ойрхон байсныг та бүхэн санаж байгаа хаа. Өнгөрсөн хугацаанд олон улсын валютын сантай хамтран өргөдсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр Монгол улсын санхүү эдийн засгийн суур үзүүлэлт сайжран гадаадын хөрөнгө оруулагчдын Монгол улсад итгэх итгэл нэмэгдсэнийг дурдхан зүйтэй гэж үзэж байна. 2017 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн бодит өсөлт 5.3% хүрч өмнөх оны мөн үеэс 4 пунктээр өссөн байна. Эдийн засаг сэргэх энэхүү байдал нь өөрөө аяндаа бий болоогүй. Энэ бүхэн төсвийн үндсэн үзүүлэлтүүдийг сайжруулж, төсвийн орлогын доктортой их үүсвэр бий болгох, төсвийн сахилах хариуцлагыг чангатгах, зарлагын үр ашгийг дээшлүүлэх талаар та бидний гаргасан бодлогын шийдвэр амжилттай хэрэгжсэний үр дүн мөн юм а. Эрхэм гишүүдээ, энэхүү ээлжид тус чуулганаар ерөнхий сайд засгийн газрыг огцруулах асуудлыг хилцэн шийдвэрлэхээр та бид цуглаад байна. Сүүлийн өдрүүдэд энэ асуудал нь зөвхөн эрх баригч намын дотоод асуудал биш болон хувирч ард иргэдийг хооронд нь талцсан хуваагдсан үл ойлголцсон байдалд хүргэж байгааг хэлэх нь хэрэгтэй байна. Ийм үл ойлголцлыг удаан ажиглан суух, өдөөн төрөх эрх улс төрч бидэнд байх ёсгүй юм а. Энэхүү ээлж тус чуулганаар хэлэлцэх ерөнхий сайд засгийн газрыг огцруулах асуудалд гишүүн болгон нухацтай, хариуцлагатай хандаж, төр засаг доктортой байх нөхцөлийг бүрдүүлж, олон нийтийн хуваагдал үл ойлголцол эцэс болж, улс орны өмнө хүлээгдэж байгаа нийгэм эдийн засгийн илүү чухал асуудалд та бид анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэдгийг хэлхийг хүсэж байна. Улсын их хурлын ээлж тус чуулганы ажиллагаа нээснийг мэдэгдэе.